Тайм байцгаанууд 100-ны мэдээ сонины энэ 7 хоногийн таймыг сэтгүүлч Бацаахан Бян Бажиднаар хүргэнэ. За манай 100-ны мэдээ сонины даваа гарагийн уламжлалт болон байдаг шүү дээ. Энэ удаагийн амьдралын тойрог болонд одоо ямар зочин өргөдөж оролцсон бол? За энэ удаагийн амьдралын тойрог болонд маань одоо саяны одоо бас баяр наадмын тохиолдуулаад шинэхэн одоо гавьяа тэмж болсон хүйн ээж Бацхүйг онцолж одоо энэ удаагийн амьдралын тойрог болондоо ярилцлага хийсэн байгаа. За даваа гарагийн дугаарын бас нэг одоо онцлог материал бол одоо парламент сая хавийн чуулган одоо завсарлахаас өмнө бас нэг хуулийн төслийг одоо баталсан байгаа. Энэ бол улсын хурлын тухай хуулийг шинжилэн найруулж баталсан. За энэ хуулийн өөрчлөлтөөр бол парламентэд одоо худалд мэдээлэл өгвөл эрүүгийн хариуцлага хүлээдэг болж байгаа. Энэ хууль маань одоо бас хэрэгжээд эхэлсэн гэсэн үг тий. Төрийн байгууллагын төлөөллүүд за тэгээд бас одоо салбарын яамдын төлөөлөл хуулийн төсөл боловсруулад тий орхороо гишүүдийн асуултанд хариулахдаа зарим асуудал дээр одоо худал мэдээлэл өгч тий худал статистик ярьж ийн худал баримт ярьж ийн гэдэг зүйлийг бол өнгөрсөн хугацаанд нийлээд одоо ярьж хэлж ирсэн тий. Тэгвэл энэ нь одоо ямар нэгэн тийм хуулийн хариуцлага байхгүйсэн бол одоо энэ удаа ингээд эрүүгийн хариуцлага хүлээдэг тийм хуулийн залтууд одоо хэрэгжиж эхэлсэн байна. Даваа гарагийн дугаарт одоо чиний хувьд бас нэг асуудлыг хүндсэн байгаа шүү дээ тий. Зогсоолгүй газар байрлах автобусны зогсоолын асуудлыг хүндсэн байгаа. Энэ сурвалжлагаараа ер нь яг ямар зүйлийг ингэж гаргаж тавихыг одоо зорьсон бэ? За тэгэхээр одоо Монгол бол одоо энэ автобусны зогсоол гэж нэрлэдэг ч гэсэн яг тийм зогсоолын түвшинд яг стандарт хангасан тийм зогсоолгүй газрууд л бас маш олон байдаг. Тийм учраас одоо тэдгэрийг одоо илүү тохиолдолтой болгож тий олон улсын жишгт нийцүүлж ингэх хэрэгтэй гэдгийг бол энэ асуудлаараа энэ сурвалжлагаараа хүндсэн. За тэгээд өнөөдрийн байдлаар бол одоо нийтийн тээврийн үйлчилгээнд нийт 133 чиглэлд ажлын өдөр 1098, амралтын өдөрт 948 тээврийн эрсдэл үйлчилгээ үзүүлдэг юм байна. За ингэхдээ л одоо Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн тээврийн үйлчилгээнд өдөр бүр 1280 зогсоолыг ашигладаг байна. Тэгээд энэ 1280 зогсоолоос 126 нь эцсийн зогсоол тооцогддог. За харин 1154 дундын зогсоол тооцогддог. За тэгвэл эдгээрээс нийтийн тээврийн 429 зогсоол нь тогтчлолттой зогсоолд орд юм байна. За 429 дотроо одоо нөгөө шилэн сарвчлалтай зогсоолд бол 347 зогсоол нийслэлийн хэмжээнд байгаа юм байна. За харин битүү хийцлэлтэй 61 зогсоол, дулаан зогсоол ингээ 21 байгаа юм байна. За тэгэхээр одоо яг энэ эдгээр одоо энэ шилэн хийцлэлтэй битүү энэ дулаан зогсоолуудын тоог илүү нэмж одоо тэр нэг зогсоол стандартын шаардлагыг хангах байгаа зориултын бус байгаа тэр зогсоолуудаа ингэж шинжлэх шаардлагатай байна гэдгийг бас сурвалжлагаараа гаргасан байна. Стандартын асуудал дээр яг одоо зөрчигдөж байгаа гол нийтлэг алдаанд юу байсан бэ? Зогсоолууд дээр. Жишээлбэл одоо үүдээ автобусны зогсоол гэх одоо нэг тийм таних тэмдэг байхгүй ч юм уу тий. За дээрэс нь одоо нөгөө тийм таних тэмдэг байхгүй. За ингээд нөгөө нэг суух ингээд суудал байхгүй, сарвч байхгүй зэрэг ийм одоо асуудлууд айгүй их байгаа тэгээд үүнээс болоод иргэдийн одоо эрх ашиг бас нэлийн зогсоол төр зөрчигдөж байгаа гэдэг бол хүмүүс хэлжсэн. Энэ 7 хоногт улс төрийн хүрээнд болсон бас нэг онцлог үйл явдал бол эх оны төсвийн төсөлд олон нийтийн саналыг ерөнхийдөө авч эхэлсэн. За ерөнхий сайд Зандан Шатар төсвийн төслийг боловсруулахдаа тий олон нийтийн саналуудыг тусгаж боловсруулах нь аюул чухал тий. Одоо иргэд ямар төсөвдөр одоо ямар төсвөөр юу барих хүсэлтэй байна тий. За ямар салбарт ингээд төсвөө одоо илүү тавьж илүү анхаарах хэрэгтэй юм байна вэ гэдгийг олон нийтээс ерөнхийдөө санал авч эх оны төсвөө батлна гэдгээ ерөнхийдөө яасан байгаа. Тэгээд олон нийтээс санал авах ажлыг бол одоо засгийн газрын салбар яамдууд хийгээд эхэлсэн. За өнгөрсөн 7 хоногт болохоор захин хөгжил инновац харилцаа холбооны яам, за жүүлдүр эрдэс баялагын яам, за тэгээд зам тээврийн яам гэдэг тийм ер нь бол ингээд энэ яамдууд одоо төсвийн хилцүүлгийг одоо яамн дээрээ зохион байгуулсан. За мөн одоо энэтэй холбоотойгоор Монголиогоор олон нийтийн саналыг бас төсөв дээр авч ажиллаж байгаа юм байлээ. Тэгэхээр бас иргэд маань одоо эх оны төсөвт одоо тийм ямар асуудлыг тусгуулах хүсэлтэй байгаагаа бас Монголын аппликейшн руу ороод саналаа өгөх боломжтой юм байлээ шүү. За мөн энэ даваа гарагаас эхлээд нэг 2 өдрийн турш нэлээд усрахыг бороо орсон. За тэгээд үүний улмаас та үер усны аюул гамшигаас сэргийлэх юугаар ерөнхий сайд нийслэлийн онцгой комиссад ажилласан. За тэгээд энэ хүрээнд бол одоо манайс нэг гал усны гамшиг бол ингээд
холдоогүй байна гэдгийг бол бас олон нийтэд сэрэмжлүүлэх зорилгоор сурвалжлагаа бас бэлтгэсэн байгаа. Зуны мэдээ санаа нь 5 гарагийн дугаартаа нийтийн эрх ашигын төлөөх ээлжид бүтээлээ хүргэсэн байгаа. За одоо бид нэр энэ бүтээлдээ болохоор өвгийн нураа хамгаалах асуудлыг ерөнхийдөө цувралаар ингэж одоо хөндөж явж байгаа тий. Энэ удаагийн өвгийн нуураа хамгаалах сэдв маань болохоор өвгийн нуурын одоо энэ ширгэл дурсцыг сайжруулахад одоо зориулсан төсөв ер нь ямар хөө байдлаар зарцуулагдсан бэ гэдгийг ерөнхийдөө гаргаж ирсэн. За ерөнхийдөө өвгийн нуурын бохирдол бол мэдээж цэвэрлэх хэмжээнд байгаа. За ерөнхийдөө өвгийн нуурыг цэвэрлэнэ гэдэг ерөнхийлөгчийн хамгаалын газраас ерөнхийдөө мэдэгдээд одоо цэвэрлэх ажил эхний байдлаар эхэлсэн гэдэг мэдээлэлтэй байгаа. Одоо өвгийн нуур дээгүүртэй дороо нисгээд тий бохирдол ер нь ямар хөө хэмжээнд яаж нээж ин гэдэг эхний тэр дүр зургийг ерөнхийдөө гаргаад эхэлсэн байгаа маань. За өнгөрсөн хугацаанд өвгийн нуурыг одоо хамгаалах одоо урсцыг сайжруулахад одоо төсөв мөнгө бол бас нэлээд тавьж исэн байна тий. Тэр дундаа одоо 4 тэрбум төгрөгийг 2011-с 12 оны төсөвт одоо улсын төсөвт тавиад ерөнхийдөө зарцуулсан ийм асуудал байгаа. Гэхдээ энэ одоо төсөв хэр үр дүнтэй байсан бэ гэдэг нь бол одоо ингээд тий бас харагдаж байна. Ер нь үр дүн ер нь багтай байна тий. Энэ төсвөр яг юу хийсэн тодорхойгүй байна гэдгийг бол нутгийн иргэд бас ярьж байгаа. За энэ удаагийн нийтлэлтэй болохоор өвгийн нуур сумын засаг даргатай холбогдсон тий. Одоо яг ер нь нөхцөл байдал ямар байгаа. Одоо тухайн үед одоо төсвийн мөнгөөр ер нь юу хийсэн тий. Ямар компани ажилласан бэ гэдгийг ерөөхдөө өвгийн нуурын засаг дарга сумын засаг даргатай холбогдож авсан байгаа. За мөн одоо тухайн төсвийн хөрөнгийг зарцуулсан хувийн одоо компани аж ахуйн нэгжийн захиралтай холбогдож ерөнхийдөө энэ 4 тэрбум төгрөгийг юунд зарцуулсан талаар бол мэдээлэл авсан байгаа. За тухайн захирлын хувьд бол одоо ер нь өвгийн нуурын одоо урсцыг сайжруулах тийм ээ энэ ширгэлтээс хамгаалах асуудал дээр бид нэр одоо 70 өнтер босгосон тий. За тэгээд ингээд өвгийн нуурын одоо эрэг дагуу тий цэвэрлэх одоо нойлын асуудлыг бас шийдсэн гэж байгаа. За тэгээд өвгийн нуур руу одоо автомашин орж ингээд тулж одоо зогсох боломжгүй юм хаашаа хаалт хийсэн энтергээд ерөнхийдөө нөгөө энэ төсвөө яаж зарцуулсан бэ гэдгээ бас энэ удаагийн юунд одоо юу хаасан байгаа тайлбарлсан байгаа. За мөн энэ 7 хоногт одоо засгийн газрын ээлж туралдаан 5 гараг туссан шүү дээ тий. За тэгээд энэ удаагийн одоо засгийн газрын хуралдаанд төрийн өмчт компаниудын менежментийн асуудлыг ерөнхийдөө ярьсан. Төрийн өмчт компаниуд бол маш юугүй одоо тий зарлагтай ажиллаж байна тий ашиггүй ажиллаж байна. Тэгсэн мөртлөө одоо бүтэц орон тоон маш одоо том байна тий. Захирлууд нь одоо маш өндөр хэмжээний цалин хөлс авдаг гэдэг асуудлыг одоо засгийн газрын хэмжээнд ерөнхийдөө ярьлаа. Тэгээд төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Цэнгэл болохоор ер нь энэ төрийн өмчт компаниудын засаглал дээр ер нь ямар бодлого авч хэрэгжүүлэх вэ гэдгээ засгийн газрын хуралдаанд танилцуулсан байгаа. Ер нь төрийн өмчт компаниудыг цөөлнө, тий ашигтай ажилуулна. За захирлуудыг нь одоо магадгүй зарим цалингийн одоо тий системд өөрчлөлт хийн гэдэг асуудлыг ярьж байгаа юм байна. За мөн одоо засгийн газрын ээлж туралдаанаар бас маш одоо чухал нэг одоо шийдвэр гарсан. Энэ нь болохоор бидний сайн мэддэг тий баримтыг захимжуулахаар болсон байна тий. Энэ талаар одоо цахим хөгжил инновац харилцаа холбооны сайд Бачуур мэдээлэл хийсэн. За баримтыг одоо Монголиад ерөнхийдөө оруулаад тий тэгээд одоо нөгөө нэг иргэдийн одоо юуны банкны картыг бас тэмдэг ингээ холбочдаг тий. За тэгээд иргэд маань одоо банкны картаа уншуулад худалдан авалт хийхэд тэр нь одоо автоматар баримтад одоо бүртгэгддэг тийм систем ерөнхийдөө нэвтрэж байгаа юм байна. Одоо 9-р сарын эхний 7 хоногоос ерөнхийдөө бүрэн хэрэгжиж эхлэн гэдгийг одоо салбарын сайд нь мэдэгдээд байгаа. Ер нь одоо нөгөө баримтын цаас нэлийн одоо хөглөрдөг шүү дээ. Тий одоо хүмүүс зарим нь одоо юу яадаг тий одоо ашиглахгүй хайдаг. Үүнээс одоо маш олон тийм нэг одоо цаасны хэмнэлттэй байгаль орчинд ээлтэй ийм асуудлууд үүнийгээ дагаад ингээд одоо яригдж гин гэдгийг бол салбарын сайд нь хэлсэн. Одоо тэрээр бол одоо баримтыг захимжуулснаар 140 мянган модыг хамгаалж байгаа ийм асуудал байгаа гэдгийг бас мэдгдсэн байгаа. Дууны мэдээ сонин баасан гарагийн дугаартаа Монгол Улсын 3 дахь ерөнхийлөгч Намрын их баярын байр суурийг одоо ээлжид байр суурийг онцолж хүргэсэн байгаа. Энэ жил болохоор өндөр гэгээн зан газрын одоо мэлмиг гэсний 390 жилийн болж байгаа тий. Засгийн газрын тогтоол гараад бид одоо Өвөрхангай аймагт одоо энэ тэмдэглэн өнгөрүүлсэн байгаа. За энэ өндөр гэгээн зан газрын мэлсний 390 жилийн ойтой холбоотойгоор одоо энэ хүний үүх төвтэй үйл хэрэг нь ер нь ямар байсан, яаж үргэлжлэх ёстой юм бэ гэдэг асуудлаар
ерөнхийлөгч асан их байр суурьаа илэрхийлсэн байгаа. За тэрээр одоо өндөр гэгийн зан назар маань 390 жилийн өмнө төрөөд тий түүний одоо энэ мэндэлсний ойг одоо нэг хэсэг тэмдэглэж явж байгаад тасарсан байж байгаад тэгээд одоо их баяргай соёлын сайд байхдаа яг энэ одоо тасарсан байсан тэр он жилүүдийг эргэж авчираад 360 жилийн ойг ерөнхийдөө тэмдэглэл ойгоос эхлээд одоо тэмдэглэн зүйтэй юм байна гэдэг шийдвэрийг засгийн газраар гаргуулж өөрөө ажлын хэсгийг хаглаад тэгээд өндөр гэгэний 360 жилийн ойг тэмдэглэж байжээ. За тэрнээс хойш ингээд 360, 70, 80, 90 жилийн энэ одоо энэ өдрүүдэд ингээд энэ жил тохиож одоо Монгол улс бас тэмдэглэлээ. Тэгээд яг одоо энэ зан назар хэмээх өндөр гэгэний тий ойг тэмдэглэх нь бол одоо түүхэнд бол маш ач холбогдолтой. Тэгээ энэ хүн бол одоо монголчуудад тусгаар тогтнолыг авчирсан тий. За тэгээ зан назаргаа бол зөвхөн төрийн зүтгэлтэн байгаагүй, урлаг соёлын зүтгэлтэн тий, шашны зүтгэлтэн одоо бүх ер нь бол Монголын одоо тусгаар тогтнолын одоо бүхэл энэ тархлааг бий болгосон хүн гэж ингэж түүхэнд үздэг юм байлээ. Тэгэхээр бол монголчууд даяараа энэ хүнийхээ одоо ойг тэмдэглэхээс өөр аргагүй. Одоо ойд нь маш их ач холбогдол өгөхөөс өөр тийм аргагүй ийм ой юм шүү гэдгийг ерөнхийдөө их баяргаа илэрхийлсэн байгаа. За бид та бүхэнд энэ 7 хоногийн таймаа хүргэлээ. Манаас үнэн Монголын анхны GTI сертификаттай Монголын анхны хэвлэл байгаа. За тэгээ та бүхэн манаас үнэн цаасан болон цахим хэлбэрээр захиалга унших боломжтой. Захимаар захиалгыг хүсвэл 100-ны мэдээ цэгийн сайт руу нэвтрэн захиалах боломжтой. 100 түүчэлэх 100-ны мэдээ сонин цаасан хэвлэл болон цахим хэлбэрээр уншигч танд хүрч байна. Иргэдээ өмөрч өвчин. Үндэсний өдөр тутмын сонин 100-ны мэдээ.